Тэгэхээр би энэ нямдуржийн мэдэгдлийн ард улсын их хурлын дэд дарга нямдуржийн мэдэгдлийн ард Эрдэнтийг бодсон, аль эсвэл ард түмнийг бодсон үнэрч байхгүй гэдгийг хэлье. Ер нь бол нэр хүнд нь шавхатаа утгалдаж эрхэм нандин бүхнээ хулгайч нартай хожоод идчихсэн элбэг доржийн юу гэж донгосох нь хамаагүй. Хамгийн гол нь нямдоржийн өнөөдрийн ашиг сонирхол Монголын ард түмний ашиг сонирхолтой яв сав нийлж байна. Энэ нь л маш чухал. Элбэг доржийн ашиг сонирхол бол Монголынх биш Америкийн ашиг сонирхол байдаг тул түүний үгийг нулимад хайж болно. Нямдорж хинж байж болно. Гэхдээ өнөөдрийн энэ цаг үед л Монголын ард түмний тал зогсож байгаа нь хамгаас чухал юм. Тийм болохоор нямдоржид дэмжих нь зөв. Ард түмэн таалагдахгүй байна гэдэг чинь буруу замаар будаад хийж явна гэсэн үг. Бүгд бүтэн ард түмэн буруу бодож дутуу сэтгэнэ гэж дааж нэг байдаггүй юм баха. Харин хулгайч лойвөрчин гэмт хэрэгтнүүдэд өөрсдөөс нь өөр дэмжлэг байдаггүй тул тэдгээр хулгайч нар цаг үргэлж буруу бодож дутуу сэтгэдэг юм. Тиймээс эцэс төгсгөл нь эмгэнэлтэй байдаг. Ард түмний талд дуугарч байгаа бол тэр хүний зөв өөр маргах юм огтугүй. Насан туршдаа ард түмэндээ хайрлагдаж үр хүүхэд улам судраараа гүнзгийдэж явах тийм сайхан боломжийг элбэг доржид Монголын ард түмэн мөн жолоон удаа өгсөндөө. Хайр даадаггүй, төрөлхийн хулгайч явдалтай буруу санаатай хүн гэж байдаг. Элбэг дорж бол тийм л хүн байж. Тийм болохоор элбэг доржийн үг одоо нохоо уцгаас ч дорволжээ. Одоохондоо цөмөрөө ням доржигоо дэмжиж түлхээд өгье. Цааш та яахыгаа харин өөрөө мэднэ.